Сайн уу манайхан. За өнөөдөр бүгдээрээ 2013 онд гарсан алдарч жүжигчин Том Хэнксийн гол дүрдэн тоглосон Ахмад Филлипс гэдэг киноны төвчлийг сонсноо. За тэгээд кино маань өөрөө 2009 онд Сомалийн далайн хэрэг дээр болсон бодит явдлаас сэдвлийг игдсэн бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн бараа хүргэж явсан хөлгийг Сомалийн далайн дэрэмчид олзлон авснаар цаашид юу болох нь яах нь гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. Кино эхлэхээс өмнө манай нөгөө сувг болох драма хайрцгийг ороод сонирхоод үзээрэй. Цувралалгатай Voice гэдэг Солонгосын цувралын бүх бүлгийг 19 парт болгоод оруулсан байгаа болохоор үзээгүй нэг нь ороод үзээрэй. Бас драма хайрцаг сувгт маань subscribe дарж каналаа дэмжихээ мартваа. За одоо бүгдээрээ кинонд орцгоё. 2009 оны 4 сарын хаврын зэврүүхэн өглөө киноны маань гол дүр Том Хэнкс ах буюу Ричард Филлипс ажилдаа гарахаар бэлтгэж байлаа. Ричард энэ жил 53 хүрж байгаа бөгөөд 30 гаруй жил далайн улиг онгоц барьсан. Маш их туршлагатай нэгэн. За ингээд манай хүн ажил руугаа явах замдаа эхнэрээ ч бас ажилд нь буулгахаар хурдны замаар давхиж байхдаа хүүхдүүдээ аятайхан ажил төрөлд оруулах юмсан. Одоо ч нийгэм болмол хэцүү болоод байна шүү. Манай хоёр тэгж байгаад их залхуу байгаад байна. Яаж тэр хоёрыг ажилж хижээнгүй болох вэ? Гэх зэрэгээр энгийн лав ээжүүдийн адилаар хүүхдүүдтэй санаа зовон ирээдүгөө ярилцсан явж байлаа. Удалгүй далайн бомб дээр ирж өнөөдөр жолоодох аврах том Алабама нэртэй хөлөг рүүгээ яваал орж байна. Далайн улиг онгоцны ахмадууд байнга нэг хөлгөө жолооддгүй байна л да. Ажилд гарах болгондоо шахуу өөрөөр хөлөг онгоцон дээр гардаг учраас ажилд гарахынхаа өмнө хөлгийнхөө бүх мэдээлэлтэй танилцж баталгаажуулт юм байна. Алабама хөлөг өөрөө 155 м урттай 25 м өргөн. Ричардаас гадна 23 хөлгийн багийн гишүүд болон 17,000 тонн ачааг Кен улсын Момбаса хот руу хүргэх даалгавартай байгаа юм байна. Энэ 17,000 тонн ачааны дийлэнх нь нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн бараа бөгөөд Африкийн хүнд байдалд байгаа иргэдэд зориулсан хүнс, дулаан хувцас, эм тариа гэдэл хэрэгцээ зүйлсийг агуулсан байгаа юм байна л да. Харин нөгөө талд Сомалийн далайн эргээс холгүйхэн далайн дэрэмчдийн тосхон шахуу газар байт юм байна. Гэтэл удалгүй машин хөлгөсөн баахан буутай залуус ирснэ. Муу навчнууд минь үгснээгээд хөвтөд байгаа. Хурдан завиндаа суугаад юу ч хамаагүй авчир. Усан онгоцнуудыг тончоодор. Үгүй бол алж өрхөн шүү. Гэх зэрэгээр орилж хашгичиж занл хийлээл эхэлж байна. Бид нар бодохдоо Сомалийн далайн дэрэмчдийг сайн дураараа дээрэм хийдэг юм байна гэж боддөө штэ. Ер нь бол гэтэл яг энэ дээремчдийн ард бүр том бүлэглэлүүд байт юм байна. Ядж байхад тэр бүлэглэлийн толгойлогч нар нь Сомалийн цагдаа цэргийн дарга нар байдаг нь үнэхээр аимшигтай. За ингээд авилгалтай идэгдсэн аимшигтай улсад төрж өссөн үе заяанда гомдоо цуултай биш. Киноны маань гол дүр Мүсэгээ турхаа залуу дээрмийн бага бүрдүүлэхээр тентхийн залуусаас шилж байгаад Нажи Элми бас 17 настай Билал гээд 3 залууг сонгож авлаа. За ингээд энэ хэд Сомалийн далайд хөвж буй усан онгоцнуудыг дээрэмтгэхээр анги өрөөндөө гарч байгаа нь. Харин нөгөө талд Ахмад Ричард маань 2 дугаар хамгаалтайгаа танилцж хөлгийн явах чиглэлийг ярилцаж байхдаа Сомали иргээр явах үедээ бүх хаалга орц гарцуудаа маш сайн түгжээ шүү. Тэр хавьд далайн дэрэм их болдгийн. Гимээлхэд 2 дугаар Ахмад тимч нухацтай хүлээж авсангүй. Дуртай дургу заал гэж байна. За ингээд манай ачаас аврах том усан онгоцоо өлөглөн далайн урт аялалдаа гарлаа. Далайн дэрэмчид нийт 8 улаа 2 тустай завтай дэрэмихээр явж байгаа бөгөөд энэ нөхдүүдэд далайн хаана ямар үлэг явж байгааг харуулдаг радар үт юм байна. Зангаар үзтэл дийлэх ачааны үлгүүд бөөнбөөнөрөө ойрхон яваад байна шүү. Гэхдээ тэднээс нэлээд зайтай ганцаархнаа явж буй хөлөг онгоцоохыг харах энэ бол манай Алабама хөлөг онгоцоо. За ингээд энэ нөхдүүд Алабамаг дээрэмтгэхээр шийдэн мотор цаваараа давхиж эхэлдэг. Гэхдээ тэр том урттай явж буй үлгийг гүйцэж очихын тулд бараг 10 гаруй цаг шаардлагатай болохоор шөнжөнгөө явна. Харин энэ үед нөгөө талд хөлгийн ахмад маань Сомали эрэг орчим далайн дэрэмчид үзэгдсэн тухай анхааруулах имэйл хүлээн авах. Маргааш өглөө нь хөлгийнхөө бүрэн бүтэн байдал аюулгүй байдал гэдэл шалгаа явж байтал харин хөлгийн гишүүд нь тоосон чинжгүй кофе уугаад ажиллаа ихгүй суугаад байгааг харсан Ричард бухимдан "За нөхдүүд минь, кофегаа ууж дууссан бол ажилдаа орцгоо" гэж хатуухан хэлээл гарна. За ингээд манай хүн хөлгийн дэрмийн үед авах хариу арга хэмжээний дасгал сургалтыг эхлэн бэлтгэж байтал тэдний өлгийг даган 2 жижигхэн зав явж байгааг радар дээрээс харна. Манай хүн гайхан дурангаар хартал яалтчгүй манай өлгийг чиглээд ирж шүү. Тэгэхээр нь инженерлүү залгаж хөлгийг зүүн тишээ жоохон залаадах гээд зүүн эргэтэл нөгөө зарнууд чинь яг дагаад байна. За гарцаагүй Сомалийн дэрэмчид мөн байна гэж мэдсэн Ричард Сомалийн далайг харивдсан аюулгүй байдлын газар руу залган тусламж хүссэн боловч за гайгүй байлгүй дээ зүгээр загасч тэнэлзээ байх. Тэглэж таад маш хол байгаа тул тусламж очих боломжгүй гээд хачи имэрэд тухаар нь Ричард уурлан утсаа таслаа л хаяна. За ингээд бүх зүйлийг өөрсдөө шийдэх хэрэгтэй болох ба иймэрхүү далайн дэрэмчид станцыг нь чагнаж байдаг тухай ах нараасаа сонссон болохоор манай хүн зал гаргаж цэргийнхэнтэй станцаар ярьж байгаа юм шиг дүр эсгээд "За ойлголоо. Танаа нисдэг тэрэг хизээ ирэх вэ? 20 минутын дараа ирнэ. За тэгвэл санаа зовлтгүй байна"
Гэхдээ энэ бүхнийг сонсч байсан нөгөө завинд байсан дээрэмчид цэргүүд ирж байгаа юм байна. Алив буцацгаая гэснээ завиа эргүүлээд зүхтаад өгсөн боловч Мөсө харин залинд нь орсонгүй. Урагшаа давшлын явсаар л. Тэгэхэр нь Ричард төлгөө баруун зүүн тал руу замжиж явах тушаал буулгах ба ингэснээр нэлээд давлгаатай төрлөг үүсгэхэд Мөсегийн зав давлгаанд өртөн завных нь мотор доголдож өрхдөг. За ингээд мотор нь нэвтрээд усан дээр үлдэн хоцрох үед Мөсө Ричард хоёр бие биенээ дурангаар харан харц тулгараал авна. За ингээд дээрэмчдээс нэлээд холдож орой болох үед Ричард багийнхныгаа цуглуулan дээрэмчид өнөөдөртөө холдсон ч энэ нөхдөө заваа янзлаад араас хүрээд ирэх баха. Бэлтгэлтэй байгаарай. Гэтэл багийн гишүүд нэлээд сандарч ахмадаа дахиад дайрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Манай үлэг дээр ямар ч буу зэвсэг байхгүй байхад бид нар яаж бие хамгаалах юм? Тэглэж бид нар дээрэмчтэй алцах гэж энэ үлэг дээр яваагүй шүү. Энтергээд ухаар нь Ричард бухимдан би тэгээд дуртадаа тэдэртэй алцах гээд байна гэж бодоод байна. Бид өөрсдийгөө л хамгаална. Өөр хинч туслахгүй. Дургүй байгаа бол ажиллаа өгж болно шүү. Гээд хатуухан хэлээл гарна. Энэ үед Мөсө нөгөө дээрэмчтэй дуудаад тэр зав биднийг залдсан. Ямар ч нэстэг тэрэг байгаагүй. Гэснээр нөгөө нөхдүүдээ бүгдийг нь алж өрхөөд завных нь моторыг өөрсдийнхөө завинд залгаж өргөдөг. Маргааш өглөө нэрэл Ричардын эзнээр мань нөхдүүд заваа янзалцсан. Асар хурдтай давхин ирж байгааг хараад тэр дурын Америкийн тэнгисийн цэргийнхэн рүү залгаж тусламж хүсгээд манай үлэг 550 км-ийн зайд байна. Ойролцоогоор 10 цагийн дараа очих нь байна. Тэр хүртэл яаж игээ тэсж байгаарай л гэж байна. За ингээд манай хэд хөлгөө хамгаалахын тулд эцсийн арга болох даралтай ус шүршигчээр хөлгийг тойруулан шүршиж эхлэхэд дээрэмчдийн эсрэг овоо нөлөө үзүүлж байсан ч энэ Мөсөөс овоогоор юм аа. Хөлөг рүү битүү гал нээж эхлэх ба удалгүй ус шүршиж байсан хоолоонуудын нэг эвдэрхэд тэр боломжийг ашиглан шат тавьснаар нэг нэгээр хөлөг рүү авирж эхэлдэг. За ингээд дээрэмчид гарч ирэхийг харсан Ричард багийн гишүүдийг хөлгийн хамгийн доод давхарт байх инженерийн өрөөнд нуугдахыг тушаагаад өөрөө хөлгийн давцан дээр үлднэ. Энэ үед Мөсө удирдлагын өрөөлөө орж ирэн за энэ хаалхын хөлгөв. Гэхэд Америкийн хөлгөө гэж хэлтэл нөгөө чинь бүр бөөн баяр. Ашгүй дээ. Зовсны эцэст овоо том олз барьлаа шүү. Хэмээн хоорондоо хөхрөлдөн инээх үед Мөсө таад ч овоо ачаа бараатай явж байгаа байлгүй дээ. Бид та нарыг гэмтээхгүй санаа зовлтгүй. Ямар бараа ачиж яваа юм хэлээдэх. Гэхэд Ричард биднэрт үнэтэй юм байхгүй. Бид хүмүүлгийн тусламжийн бараа аваад чөхөр явж байгаа. Дандаа л хоол хүнс эм тариал байгаа. Танаа Сомалчуудад ч гэсэн тэр тусламжаас очдөг шүү дээ. Гэхэд нөгөөх нь тэр чинь бидэнд хамаагүй. Худлаа яриад үзээрэй. Гэхэд Ричард нэрээ юм байхгүй. Манай сейфэнд бэлнээр $35,000 л байгаа. Та тэрийг аваад бидгэж аян замдаа гаргадаггүй. Энэ явдлыг юу ч болоогүй юм шиг мартацгаая. Гэж хэлэхэд Мөсө мөө за чи намайг гуйлах чинь гэж бодоо юу? Би $35,000 төлөө зовлогоо зовоож ирсэн юм шиг байна вэ? Намайг хар. Миний нүд рүү хар. Би одоо энэ онгоцны ахмад заа юу? Хэмээ хэлэх нь үнэхээр аимшигтай. За тэгээ нөхдүүд завилж жолоодож чадхаас биш энэ том хөлгийг яаж чадахгүй штэ. Тийм болохоор хөлгийн гишүүд мэдээж тэдэнд хэрэгтэй. Танаа багийнхан хаана байна? Дууд гэсэн боловч Ричард мэдгүй. Таад гинэд буудах үеэр л ийш тийшээ зүхтаацгаасан. Миний үгийг нохоо утсан ч нэ тоодгүй хүмүүс л дээ. Энтэр гэж байх үедээ станцаас Америкээс асаацсан ярьж байсан учраас хөлгийн гишүүд удахгүй орж ирэх юм байна гэдгийг олгон инженерийн өрөөний гэрлийг унтраахаар шийддэг. За ингээд дэрэмчид Ричардыг дагуулan хөлгийн дотгошоо орон бусдыг нь хайж гисэн ч байдгүй. Гэхдээ Мөсө нэлээд сэрэг толгойтой нөхөр болохоор хөлгийн бүдүүрч зургийг харж байгаад инженерийн өрөөлөө явцгаа гэхэд Ричард тэнд их халуун бүгдээр эхлээд агуулхаас ганц ус бариад орё. Гээд цаг авч явах хооронд багийн гишүүн инженерийн өрөөний тогийг унтрааж амжих ба тэд хөл нүцгэн явж байгааг мэдээд хаалганыхаа урд албаар хагарсан шил тавьж орхиход дээрэмчдийн хамгийн бага 17 настай Билал шилэн дээр гიშгснээр орилол явчихна. Билалын хөл маш их шархасан тул хөлгийн дээшээ гарч шархыг нь цэвэрлэхээр Ричард аваад явах хооронд Мөсө ганцаараа үлдэн багийн гишүүдийг хайж байсан ч нөгөөд ч олуулаа тул мань нөхрийг барайл авдсан байгаа үстэй. За ингээд Мөсө барьцаалагдсан учраас хүмүүс рүүгээ станцаар холбогдож Ричардыг гэмтээж болохгүй шүү. Намайг барьчлаа. Эдний хэлснээр л хийгээрэй. Гэхэд Ричард санал тавина. За залуу минь. Би чамд сейфэнд байгаа $35,000 бас 10 хүний судалтай мотор цав өгье. Чи хүмүүсээ суулгаад буц. Тохирох уу? Гэтэл тохирлоо л гэж байна. За ингээд $35,000 бэлнээр өгж мотор цавыг яаж ажилуулах талаар хэлтэл. Чи наа завиндаа ороод сайн зааж өг. Гэд буу тулгаад салахгүй бахаар нь зав руу ороод энийг ингэж олоод нь энэ араа нь гэх мэтээр тайлбарлаж байтал нөгөө нөхдүүд чинь Ричардыг цогж авснаа. Завэж олоод яваад эхэлт юм да. Үүнийг харсан багийн гишүүд бүр шоконд орсон ч Ахмадаа юу гэж ингэж өгөөд явуулахав араас нь дагаж эхэлдэг. Ахмад Ричард барьцаалагдсан тухайн мэдээг тэнгисийн цэргийнхэн хүлээж авмагцаа. Завны байшлыг тогтоогоод хартал Сомали ирэг рүү асар хурцтай давхиж байд юм да. Энэ чигээр явсаар Сомалийн газар нутг руу орчвол тэнгисийн цэргийнхэн яаж чадахгүй учраас далай дээр багт нь барьж авахар шийддэг. Мөсө хэлж байна. За Ахмад минь,
Чи намайг арай $30,000 буцна гэж бодсон биш үстэй. Танаа үлгийг дээрэмдэж чадаагүй чи одоо надад чи байна. Чиний амийг хэдэр үнэлэх үү? Гэснээ багийнхан руу яриад $2 сая бэлт. Үгүй бол Ахмадыг чинь ална. Хэмээн занал хийлж эхэлдэг. $2 сая авчвал Америк явнаа. Би үргэлж Америк явахыг хүсдэг байсан юм. Чи хаанаас ирсэн гэлээ? Танаа Нью-Йорк их гоё гисэн те. Тийшээ очноо. Гэгцэргээр Мөсө Ричардтоос хөөрхөн яриа өрнүүлээл авч байна. Энд Сомали эрэг хүртэл бараг дахиад 600 орчим км буюу 24-өөс 25 цаг явж очих байсан учраас битүү завинд байгаа дээрэмчид маань идэх уух зүйлгүй нилээн зутарж хоорондоо маргалдаад зодтолтонгоо алднаа. Усч уугаагүй эдэн цаг болсон Ричард ганц балга ус гуйтал хаавчиж ин 17 той хүү эдэн дундаасаа арай л сэтгэлтэй юм аа. Өөрийнхөө уснаас балгуулж итэл наажи ирснэ. Өөрийнхөө усыг өөрөө л наад новчтой юу ч битгий үг гээд их л ууралж байна. Ингээд маргааш өглөө боллоо. Энэхэд Сомали ирэглүүд өгсөөр л байв. Манайхүү амхандаа нэдийг тайвшруулах санаатай амьдрал ахуй 9 жорын зүйлсийг ярьж байтал наажи ууралснаа зодох гэж дайрд юм да. Гэхдээ Мөсө түүнийг зогсоож барьцааны үнд гар хөрөхгүй шүү. Удахгүй мөнгө авна, тайвшир гээд холдуулдаг. Гэтэл тэр өөрөө Америкийн тэнгисийн цэргийн нүсэр хүлэг тэдний ойролцоо гарч ирэн маш тод гэрэл асаахад дээрэмчиж сандраал явчихна. Тэнгисийн цэргийн урандаа тэдэнд хандаж $2 сая Ричардыг солих хэлцээг эхлүүлэх санал тавих ба. Хэлцээ эхлэхийн өмнө Ричардыг эсэм мэнд байгааг нь хармаар байна. Бас та хэдэд уус хоол хүнсний зүйл өгье гэж аргалаад уулзгаар тохирно. За ингээд тэнгисийн цэргийнхэн жижиг завинд суун дээрэмчдийн завинд дөхөн хоол хүнс ус дамжуул өгөхөд нөгөөдөл чинь Ричардын барааг ямар тайж харуулдаг. Би зүгээр байгаа. Гэр бүлд маань зүгээр байгаа гэж дамжуулаарай. Би 15 дугаар суудалд байгаа шүү. Химэн учир битүүлэг зүйл хийсэн ч дээрэмчид түүний эснийг нэг анзаарсангүй. Ер нь бол Ричард 15 дугаар суудлаас бусад тэсгийг буудаж болно гэсэн битүү мессеж дамжуулж байгаа нь юм. Мөсө Ричардыг буцаж оруулаад $2 сая нэхэхэд хурандаа. Тэр тийм ч амар бишээ. Гэхдээ бид мөнгөийг чинь зохицуулж өгнө. Энтергийн харилцаж байтал бохимдсан наажи Ричардын толгойд буу толгож байгаад санаандгүй хий буудаж орхиход бүгд сандран тэд хоёр тийшээ холдоцгооно. Мөсө урандаа руу яран танаа ахмад зүгээрээ хурдхан $2 бэлт Сомали ирэг дээр солилцъя гэж хэлээ таслана. Тэр өөрөө Америкийн 2 тэнгисийн үлэг нэмэгдэн ирснээр 3 үлэг хэдэн зуун мэрэгжлийн цэргүүд тэднийг бүслэн явж байлаа. Дээрэмчдийн хувьд Сомали эргэлүүлдэгчвэл бүх зүйл сайхан болох гээд байсан учраас яран давхиж байсан ч Ричард бизнесмар байна гэд байсан тул завны алхахыг нээн бийж асуулж байтал Ричард 17-той үг түлхээд далаа руу өсөрч орон цэргүүдийн хөлхийг чиглэн чадхаараа сэлж эхлэх үед энэ бүхнийг ажиглаж байсан цэргүүд буудахад бэлэн байсан ч харанхууд яг хинэн Ричард хинэн дээрэмчин гэдгийг ялгахад хэцүү байсан тул эрсдэлтэй үйлдэл хийсэнгүй. Даан шарамсалтай дээрэмчид манай Ричардыг тэр дор нь бариад буцаагаад завруугаа орчноо. Наажи түүнийг зогтох гэж оролцсон гээд нүр нүдгүй зодож эхлэхэд Мөсө түүнийг зогсоож одоо болно. Түүнийг алчвал хэн $2 сая өгөх юм гээл холдууллаа. Ахмадыг хэрцгийгээр зодохыг сонссон тэнгисийн цэргийнхны дэвчээр алдагдан цэргийн нисдэг тэргүүд илгээн маш том цагаан хоолоогоор одоо та нар бууж өг хангалттай гэсэн боловч Мөсө Ричардын толгойд буутулган харуулж бидэнд алдаад байх юм байхгүй шүү. Танаа үнийг алдсан чадна шүү гэд бахаар нь нисдэг тэргүүдээ буцаан татан тэгсгээд тайвширцгаалаа. Ер нь л байдал эвгүйтгэх байгааг ойлгосон хурандаа мэрэгэн буучтай бэлдэн галлахад бэлэн болжээ. Дээрэмчидтэй холбогдсон чамайг Мөсө харин нөгөөхий чинь нааж 17-той үг балил гэдэг тийм үү? Таад Сомалийн айлын хүмүүс үстэй. Бид та нарын хэн болох, хинтэйг амьдардаг, хаана байдаг гэд бүгдийг нь олж мэдсэн. Та нарын эзэдтэй холбогдсон. Тэд яг одоо манай өлөх дээр ирж тохиролцоо хийх гэж байна. Химээ хэлэхэд энэ бүхнийг сонссон дээрэмчид бүр шок. Нилээн сандраал явчихна. За тэгэхээр сайн сонс. Мөсө чи Ахмадаараа манай өлөг дээр хүрээд ир. Танаа эзэдтэй хамт бүгдээрээ уулзаад $2 сая бэлнээр солилцъя. Химээн уулзгаар тохирно. За ингээд жижиг завтай очин Мөсөг суулгаа авах үедээ тэдний завинд чагнах төхөөрөмж сэмэрхэн нааж өрхөх ба. Ричардыг өмсөөрөө химээн шар футболк шидээл өгнө. Дээрэмчид ч нэг их бодсонгүй. Футболкийг өгөхөд манай хүн тэр дороо өмсөж гин. Ингээд Мөсөг дагуулan хилцээрээ ихээр тэнгисийн цэргийн өлөг давчрах үед тэнд эзэд нь байсангүй. Мөнгө төгрөг өгөх байтугай бүр гар хөлийг нь гавлаад эхлэх үед л Мөсө гинцнээ ойлгон хувь тавилантайгаа эвлэрнэ хөрхий. Харин энэ үед Ричард байдлыг гүйцэнийг ойлгон хувь тавилантайгаа эвлэрж гэр бүлдээ зориулан гэрээслэл бичээ сууж байх үед наажи тэрүүгээр нэг бухимдаж энэ Америкууд яг хөлөгчлээ шүү. Мөсө одоо хүртэл сургаггүй байна. Эдгээр биднийг яг алах гээд байна гэж амдаа өгүүлж байснаа Ричардыг барьж аваад уураа гаргаад эхэлнэ. За ингээд байдлыг гүйцэнийг сонссон мэрэгэн буучид буудах тушаал аван галлах гэсэн боловч дээрэмчид байнд нь тусахгүй байхаар нь аврах хөлгөөрөө давлгаа үсгэн завийг нөдлөхөд дээрэмчид яг сайхан байнд нь туслаа. За ингээд 1 2 3 дээрэмчдийг нэгэн зэрэг буудан хөнөөж өрхөх ба чаваас Ричард бүр шок.
Мугасаа амьдралдаа анхудаа барьцаалагдаад дээр нь нүдэн дээр нь хүмүүс буудуулахыг хараад ямар байлиг байх вэ? Америк цэргүүдэд баригдсан хүмүүсээ миний найзууд яасан бэ? Та нар алдсан юм уу? Гэхэд тийм ээ, бүгд үгсэн. Бид одоо олон улсын далаад хөвж байна. Тийм болохоор чамааг Америк руу авч яваад тэнд ялыг чинь өрүүлнэ. Гэж хэлэхвэ Мөсө хүсэж байсан Америк руугаа ямартай ч явахаар боллоо доо. Тэнгисийн цэргийнхэн шоконд орсон Ричардыг эцэст нэг аварж тэр дөрөв эмчийн үзлэгт оруулах гэхэд манай хүмүүр таг шоконд орсон. Амьдрал нь нүднийх нь урдуур урсаад хийцүүхэн л байх шиг байна. Саяхан л Грэслэ бичвэсэн тэрээр амьд гарсандаа нүдэндээ ч итгэхгүй. Асгаран уйлж эхлэхэд эмчнэр түүнийг тайвшруулж таны гэр бүлд эсэм минь дугааг чинь дуулгасан. Одоо та айлтгүй. Та бүрэн аврагдсан. Хэмээн хэлж тайвшруулахаа бүхэл бүтэн 5 хоног дээрэмчидтэй зууралдсны эцэст Алабама хөлгийн нэгч гишүүн амь үргэлдэлгүйгээр бүгдээ эсэм минь даврагдсанаар кино маань төгсөж байна. За тэгээ энэ кино бол үнэхээр 2009 онд болсон бодит явдал. Мөсө энергийн дараа Америкт очиж хэрэгээ үлээн шүүхээс 33 жилийн ялаван одоо ялаа үрээд шоронд байгаа. За тэгээ энергийн дараа олон улсын ачаа тээврийн хөлөг онгоцнууд аюулгүй байдлаа улам чангатгаж ачаа тээврийн хөлгүүд Сомали эргээс 600 милийн зайд явах дүрм батлагдсан. За тэгээд та бас гайхсан бах те. Ийм том хөлөг онгоц ийм эвгүй газраар явхаа мэдсээр байж ягаад ганц ширхэгч болтгой буу авахгүй байгаа юм бэ гэд. Судлаа үзтэл ачаа тээврийн хөлөг онгоцоор буу авч явах нь үндсэндээ хориотой юм байна. Энэ том онгоцнууд чинь замдаа маш олон улсын усан хилийг даваад явдаг болохоор галт зэвсэг авч явж болдгүй байна л да. Тийм болохоор дээрэмчид энэ байдлыг нь ашиглан дээрэм хийх гэж оролддог байгаа. Уусаа таад Сомалиг бол сайн мэдэх бах те. Авилгалдаа идэгдэж байнга цэргийн дэглэм тогтож байдаг маш тогтворгүй ядуу улс шүү дээ. За тэгээд тентхийн том том цэрэг цагдаагийн дарганаар дээрэмчдийн бүлэг байгуулж барууны хөлөг онгоцнуудыг дээрэмддэг байгаа. 2008-аас 11 оны хооронд далайн дээр масар их хэрчимжиж жилбэр 7-оос 18 тэрбум долларын дээрэм идэг байсан гэд боддоо. Дээрэмчт нь бараг улсаасаа баян юм уу хаашийн. Бид хэдийн төсөөлд далайн дамжингангууд Карибын нэгэн дээрэмчдийн Jack Sparrow бодогдоод байдсан шүү дээ тийм. Тэгтээ орчин цагт ийм болсон байх нь бай шүү манайхаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая guys.